За үзэгчтэй хүнд энэ өдрийн төргий. Тэгэхээр Ховд аймгийн Даруй сумын түүхт 90 жилийн энэ жил тохиож байгаатай холбогдуулан Ховд аймгийн Даруй сумын нутгийн зөвлөлөөс Цуутай нутаг Сутай цоврал нэвтрүүлгийг бэлтгэн та бүхэндээ хүргэж байгаа. За бид энэ удаагийнхаа дугаараар тус хамаас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтнүүдийн талаар ярилцахаар студидээ төр нийгмийн ахмад зүтгэлтэн Жамбын Норон Сумбуугыг хурж оролцуулаад байгаамаа. Тэгээд за та сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна уу? За тэгэхээр Даруй сумаас төр нийгмийн бас цөөнгөө зүтгэлтнүүд төрөн гарсан байдаг. Тэдгээр хүмүүсийн нэг нь бол та. Миний мэдхийн бид баг бахта Норон Сумбуугаараа бас бахархаж ингэж одоо өссөн. Тэгэхээр таны одоо тэр төр нийгмийн ажил хийж явж байхад бас цаг үеийн онцлог ямар вэ? Манай Даруй бас ямар онцлогтой байгаа гэдэгс яриагаа эхлэх. Яа тэгээ. За би хөдөө аж ахуйн дэд сургуулийн малмилгаан төгсөөд Дарамт аймагт хаварлагч ажилласан. За энэ хугацаанд бид бас нэлээд жил ажилласны дараагаар бас хүмүүстэй танилцж байхад тэнд Ховд аймгийн Даруй сумын харийн хата улсын Гарамгаабаатар Чагдунгуа хил хамгаалах ерөнхий газрын Дарамт аймагт газрын дараагаар нь ажиллаж байсан. Малын шаар ажиллаж байх үед бол халахлын сангийн аж ахуй байгуулах үед Чагдунгуатай хамт заставын дарга байхад нь бүх элсэн манган халахлын сангийн аж ахуй байгуулах малчтын буух гууцны үрийг одоо дагуулж явж эдний хамт олонтой хамтарч тогтоож ингэж танилцаж занзангаа авалж нутаг шугаа мэдлэлцэж түүхээс уншсан боловч нүр зэрэг нь хараагүй байсан юм. Замун Дарамт аймагт усны аж ахуй газрын дарга тэр биш гэж байлаа. Сайхан бас тэр нийгэм ахмад зүтгэлтэн удирдах жил олон жил хийсэн дадлагад оршлагтай ийм хүн байлаа. За дараагаар нь Ховд аймгийн дараагаар ажиллаж байсан да манай ахмад төшиг болсон ахмад буурлууд маань холдох дарга байна, дармаа дарга байна, жалзан дарга байна. За Монгол Ардын хөсөлт номын төвөрөний улс төрийн төвчний гишүүн гомж угуугаа нэрлэхгүй байхын арга байхгүй. Гомж угуу бол тэр нийгэмд олон жил ажиллаж нийгмийн шилжилтийн үеийг дуустал Монгол орныхон одоо төлөө уугуй зүтгэсэн юм улс төрийн зүтгэлтэн хүн байгаа юм. За бидний одоо анхны улс төрийн үйл ажиллагаа одоо ярих ахмад зүтгэлтнүүдийн байдлыг ярихад би тус өрөөс нь бас энийг юм цус дурлж хэлхэн зүйтэй гэж бодож байна. Даруй сумынхан бол байгаль цагаарын альтатаа нөхцөл гэж ярихаар дөрвөн цагийн эргэлтийн нутагтай. Цуслантай, өвлжөөтэй, хаваржаатай, намаржаатай нэг вузан дараа байдгүй нүүж явдаг, өндөр уулан дараа ангарч цусдаг, тал руугаа орж хаварчдаг, говь руугаа орж намарждаг, өндөр уулынхан өвөр талд өвлждэг ийм сайхан ойртой нутагтай байсныг багнасаа ихэнд орсож мөн хожим тэрэнд ажиллаж байхдаа ч гэсэн хазж үзэж харж явсныгаа багт орсгоо сайхан байна. За ингээд Дарамт аймагт болж байгаа Чагдунгуа бол надад чи нутгийн хүн ба чамд нэг юм захий. Манай Даруйхан чи одоо ямыг нэлээд овсгой хүлээж авчихсан шүү дээ. Чи ямар шүү юм бол даа гэл. За над 2-3 одоо газрын нэр хэлсэн. Тэр үе чинь одоо урдын халахвал нөмрийн заставаас авахгүй бол урагшаага задгаатын застав, харантын застав. За тэгээд бүр сүүсрэнгийн застав хүртэл одоо иймэрхүү застав хүн байхгүй застав байгуулаагүй үед ч гэсэн одоо харуулын зэрэг мадир үед ингэж ажилладаг байсан. Чи яаж ажиллаж байгааг биеэрээ явж үз. За юуны урд бол нэгдүгээрт бол чи хүнтэй ажиллахын тулд хүний танихыг оролдох хэрэгтэй тий. Яриагаар нь байж болно, өнгө зүсээр нь байж болно, алхаа гэхээр нь байж болно, хүнтэй харьцаж байгаагаар нь байж болдё. Ямар ч байсан манай хил дээр ажиллаж байгаа их орч сэргүүд бол ямар боловч одоо даалгаврыг биелээс орсон. Тууштай үзэл санаатай их орныхон төлөйгсөн газар нутгийнхаа сөм дэрсийч хүртэл ондохгүй мэдэрч ийм одоо овсготой байд юм штэ. Чи ажил одоо хүнтэй ажиллаж явдаг хүн малчаттайгаа ч гэсэн одоо хүнээл таньж ажиллах юм бол ажил чинь бүтэндээ зөвлөдөг байлаа. За Дарамт бол улсны асуудал нэлээд хүнд малын бэлчээрийн хувьд бол хоороо газар нэлээд дэлбэртэй гол горих байгаа боловч удирдлын чанартай ашиглагддаг байсан. Ялангуяа одоо зүүн урд талын одоо 6 сум бол бодог усны гачаал нэлээд байдаг сум. Тэгээ н улсыг яах вэ гэхээр гүний бол устай. Тэгвэл хамгийн гол гарц бол
эл гарга байгаа усул ойлгомжтой. Гүн дугаа усыг харилж хамгаалж ялангуяа одоо бүр өрнөдөл артезийн худгуудыг бол их хайрлаж хэрэглэхгүй болдгоо юм шүү дээ. Манай нутагт байгаа дөргөний хөрөн тал, чандманы хөрөн талд байгаа заманд бус газар байгаа артезийн худагнууд байгаа. Тэр худагнуудаа нэгэн адилаад индустрид аван худаг байна. Там сургуульд байгаа худгуудыг хэлж байгаа хэрэг л дээ. Зөв. Энийг зөв ашиг сурахгүй болдгоо байгаагаар нь дураар нь гоожуулж болдгоо. Ингэж баг гарцаар гаргаж байвал ирээдүйдээ хэрэгтэй усны хоригдлогдно. Энэ дороо гүнд байгаа ус бол их одоо олдшгүй юу юм шүү дээ. Гэж ингэж захиж Гэж одоо усыг тэгээ одоо гар худгаараа өнгөн хөрсний усыг л ашиглаж байгаа. Ялангуяа Монгол орны хувьд бол малын бэлчээр гэдэг том асуудал бол устайгаа холбоотой учраас өнгөн хөрснийхаа худаг гар хийцэн худгийг маш их ашиглаж ажил малаа адуулж малын шүү их зөвлөдөг байлаа. Та сая ярин дундуура мал аж ахуйн тухай бас ярьлаа. Ховд аймгийн Даруй сумаас бас 5 Хончин Баатар төрөн гарсан байдаг. Загтгэр ламбаа гэдэг энэ одоо Баатарыг бол Монгол улс орон даяар мэднэ. Тэгээ яг Загтгэр ламбаа эд мандаж одоо Баатар ажил туршлагаа улс орон даяар нэвтрүүлж явах тэр үед та бас төр нийгмийн ажил хийж явсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл Баатаруудтай бас их ойр явсан. Тэгэхээр тэдний ярьж хэлж ийсэн зүйлүүдээ сонсож мэдчихсэн баха. Тэгэхээр одоо миний залуусд бас хандаж тэдний сургаал санаануудаас нь хэлвэл бас юм байдаг юм бол. Тийм. Тэгэхээр Загтгэр ламбаа бид амбаа гэдэг. Тэгээд Ховд аймагт даргаар очиход аймгийн даргаар ажиллаж байсан насан жаргал маань одоо Загтгэр ламбааг зөвлөх малчнаараа ажиллаж байсан. Тэр олон жилийн дагаж хүлээж авч хэвээр нь ажилласан Загтгэр ламбааг. За тэгээд манай нутгийн энэ Таван Баатар бол хамгийн сүүлийн одоо Улмрын Баатар лавга тэгэл одоо тус үрдэх нутаг их сайхан мэддэг. Би энэ амбаа Загтгэр ламбаа чадраа бол лав гэж бол хавга. За тэгээд энэ хин Гиндэн Билбаатаруудыг бол мэд хим би багада ядмын одоо тэр үедээ доглом ийждэг хэлдэг байсан. Тэр хүнтэй хамт их сайраар дамжаа дийшээ сутаа уулын ардлын хүрэн бэлчээр тэгээд их сайрын дээд их огторох баг огторох тэгээд аль одоо хөршин шимтэй газруудаар тэд мэж дугаа тэр нутгийнхаа малаар дагуулж отрынхаа малаар нутаг таниулж их дагуулж явдаг байсан. Тэр үед ч одоо мэдсэн. Тэгээ Манай Баатар бол тус төрийн онцлогтой л да. Загтгэр ламбаа бол эхлээд бол нутгаа их олж харах хэрэгтэй. Малчин өөрөө ямар нутаг вэ гэдгээ таних хэрэгтэй гэж. Ямар даар нь мал тогтож байна, ямар даар нь тогтохгүй өнгөрч байна. Ямар уйлралд нь тийм байна уу гэдгээс харж байх хэрэгтэй. Ингэж малын бэлчээрийн учрыг олдсон шүү гэсэн. За галсан дорж байгаа бол ерөөсөө ярьдаг арга нь юу гэхээр зэрэг малтайгаа хамт өөрөө морьтой гарсан болж явгын хамт яваад байдаг. Тэгээ малынхаа урд орж явдаг. Өөрөөр хэлбэл тэр хүн бол бэлчээрэн олсон, нутгаа олсон учраас энэ дээр урд нь ороод явхад надаас ямар мал төрүүлж юу хайж явна уу гэдгийг хардсан юм штэй хүмүүс. Тэгээ ямар нь таана очиод юу идээд байгааг ажиглаж явах хэрэгтэй гэсэн. За Гиндэн Баатар бол одоо за намар дээр бол одоо яг мал бол эхлээд махан тарга авдаг, дараа нь өөхөн тарга авдаг, дараа нь одоо тосон тарга авч эхлэн, дараа нь хурд тарга руугаа ордог. Ийм шүү дээ, ийм дөрвөн шаттай байдаг. Энийг Баатарууд хэлж байгаа. За тэгэхээр чинийг ажиглах хэвээр бол намрын цагт ханы хайлахыг бол маш сайн говьд бодлоо их тогтоохгүй бол энэ их тарга мал чинь бол тэгээд өөхөө барах хугацаа бол дорхоно шүү дээ. Ямар учраас бол дээрэн цуслантаа таргалуулсан задгаа усан зуны цагт хавар эрсдэл гарчил малайг таргалуулж байгаараа малчд хэлж байгаараа тэгээ махан дараа хулсын дараагаар өндөр уулын сэрвэн бэлчээрээ дагуулад тэр усунданы цуслангийн цагт бол өөр шүү. Та ингээд доошоо боохыг анхаар шилэрээ гэж хэлдэг байсан. За манай Лавгж Баатар бол ерөөсөн ургамлын сэргийг хаа байна уу? Нэг хоноод чамаагүй нүүж явах хэрэгтэй. Мал тогтохгүй бол ерөөсөө тэр газар дээр байгаад байх хэрэг байхгүй. Хүн өөрийгөө боддгоо юм шүү. За тэгээ гол нуруута 90 гол нуур бараадсан, хужир мараа барааддаг амтан болол малыг ажиглаж мэддгүй шүү, дайр шөнгөрдөн шүү. Мал бол байнга хужирсч яд юм шүү. Хужирын төлөөх бодож явах хэрэгтэй. Хужирдаа малаа байнга хугацаанд нь оруулж явах хэрэгтэй. Хужирт оруулна гэж малынхаа тарвагчаа барж холоос ялгүйгээр хужираа зөөгөөд тэр үуч манайхан голд бол одоо хойд гол цэцгээс одоо хужираа авдаг байлаа.
Тэгээ хотонд нь бол байнгын хожир байнгын тавиастай ингэж л одоо малаа хожирладаг байсан. За манай Лавгааватар бол отор нөөдлөх сайхан хийн. Төлөх сайхан боож болно. Яа төлөв авдсан бэ гэхээр их малынхаа наманы хээл төлгийн үед бол нэг гоц уцхныхаа тохирог их сайн хийж явах хэрэгтэй юм байна лээ. Ер нь бол одоо 15-аас 20 хоноос китрийнхэн бол тэгээ төрөл нь одоо заасан чадах сул төл гардын шүү. Энийг бодож хилж өгч байгаараа гэсэн. За тэгээд одоо малаа нүдэлж их сурах хэрэгтэй. Тийм тэгээд одоо манай сайн болсон Скотер одонд малч ховцгаа ингээд болсон малчин билээ. Тэр малчи ярахтайгүй энэ өөрөө баг баатар болох шахсан сайхан ажил үйлстэй мал сайн малдаг юм хүн л дээ. Тэгээд сумын төв дээр очиод уулзаад ингээд яриаган шагнаж яхад гоо одоо сүүлийн үеийн малчид чинь бас тэр болгон нөгөөдүүлийн чи хэлж исэн юмнуудыг нутгийнхаа аль сайхныг идлээ 4 цагийн эргэлттэй нутг юм чинь 4 цагийнхаа нутгийг идлэхгүй бас нүүхгүй санаатай байх шүү. Яана сайн хэлж өгөөрэй гэж бас одоо хэлж байсан. Тийм гинтэн болгоо бол цаадуул чинь бол унааныхаа морийг ирэнд бас л их тооцдог болж шүү. Бага адуугаа ууландар гаргачихсан. Тэгээд тэрнийг зарим нь олохгүй болдсон шүү. Унааны морь бол 1-2 бол байн гаднаа байж ах болдгүй шүү. Их анхаарал шүү гэж. Тэгэхээр ахмад ярьдаг байлаа. Тэгээ ахмадуудын маань одоо энэ сургаал ялангуяа мал гарах ухаан бол өнөөдрийн хойш залуучууд залуу малчтад бол одоо сурах бас нэг чухал юм зүйл байл. Ялангуяа одоо махан дарга ахуулах, тэр махан даргатайгаа үлжүүлэх асуудал бол одоо бас зарим талаар зургадаад байгаа юм шиг ийм байдгийг. За дараагийн нэг ярмаар зүйл бол за таныг манай даривчууд бас сайн мэднэ. Аймгийн дарга хийж явсан, улсын хурлын гишүүнээр 2 удаа сонгогдож байсан. За өмнө мөн ардын хурлын депутат байсан гэдэг. Тэгээ ийм үедээ бас нэг жаахан арын хаалга гаргаж бас сумаар нутаг руугаа оо хитэн одоо нэг хэлдгээр бол төсөл юм да. Тухайн үед бол гол сургууль цэцэрлэг байр юмнуудыг бас бариулах зүйлд анхаарч исэн байдаг. Энэ талаараа та бас иргэн дурсаж ярил. Тийм. Ховд аймгийн даргаараа би бас 3-4 жил ажилласан. Тэгэхдээ бүх суманд бүтээн байгуулалт, сум болгон шинэ бүтээн байгуулалт нэг одоо барилга бай. Нийт яхаа үйлчлэгээний төв, халаа уусны төв, хүүхдийн яасал цэцэрлэгийн нэгдсэн комбинат. За тэгээ зарим газарт бол бас хонтоор хөвш одоо газрууд байж байсан. Засал жанзалмаар худалдаа үйлчлэгээний төвүүд. За тэгээд ер нь цахилгаан станцыг шинээр суурлуулах барих. За тэгээд орон сууц барих. Тэгээд сум болгонд одоо аягүй дутагчуу одоо энэ зүйл нэг барилгуудыг тэр барьж байсан барилгуудын дотор одоо нэгдсэн имлэг гэдэг одоо нэлээд том барилга бай. Нэг сумдаа бол бас нэлээд том тооцогдохоор тэгээд талын байгууллагуудыг оруулаад хамжаад ажил бол цэвэр өхөрсөн системтэй ийм одоо хөдөө суманд баригдсан анхны том имлэг л дээ. Тэгээ энэ талаар одоо суманд өглөөч гэж манай зарим сумынхан ярьдээ. Тий бас одоо аргагүй шүү дээ тэр хүмүүс сайхан ашиглахгүй болохоо тэгж харагддаг байж магадгүй. Манай дарвынхан энэ барилгыг одоо сайн ашиглаж одоо ер нь нэлээд хөгжингөө орнууд байж байгаа тий суманд байж байгаа барилга юм тэгээ одоо ашиглалт нь сайн байгаа байх гэж бодож байгаа. Би нэг 15 жилийн өмнө нэг харсан явдлынхаа далимаар тэгээ одоо бас ямар болж байгааг бас харгасан гэж боддоо сайн явсан хүмүүс сайн ашиглаараа энийг та нарт одоо их зүйл байгаа шүү дээ гэж. Тэгээ сумын төвийг бас тагчуулахад бас одоо нэгдсэн хонтоор тэгэл жочод буудал нэгдлийнхаа хүчээр мөнгөөр талгаас даваа дарга үед их сайхан бариулсан. За энэ үе ч одоо говьд нэгдэлсэн сумын нэгдлийн дарга даваа хүү гэдэг чинь бол даваа гэдэг чинь одоо ёстой нэг ер нь тэрний хийжсэн ажлыг санахал юм. Ерөөсөө баг багт бол ерөөсөө мөртөөл явж байна. Айлд. За яах гэж та даваа дарга яах вэ гэхээр за ингэж жагаад нэг саалчдын хурлыг хийд юм уу? За ингэж байгаа хончдын хурлыг дээд салаанд хийчихдээ юм уу? Саалчдын энд завод дараа хийчихье. За залуучуудын хурлыг аваачиж хадлагын талбай дарш хийчихдээ юм уу даа гэд. Ингээд юмаа судалж явж байгаа л өөрийнхөө ажлыг яваад баргад баярн зарлага өөрөө шахуу хийх шахал ерөөс хаяг санаачлахтай юмд өөрөө хурцхийж л одоо санаа намардаг. Эд нэгдлийн хамт олныг төлөвшүүлэх, хамт олныг бий болгох, мөнгөн хөрөнгөөр хариуцвал түүнийг үнэлж юм барих, санах, сэдих хүмүүсүүдэд урамшуулж итгэвжүүлэх чиглэлээр манай даваа говьяатын маань хийсэн ажил бол үнэхээр одоо их сургамжтай сайхан ажил байсан. Тэр хүнч бас одоо
яас бидэнтэйгээ зөөлөж ярьдаг, асуудаг, лавладаг, бие биенээс асуудаг, яасан дээр вэ гэж хэлдэг. Тэгээд одоо адэ тогтоом ихтэй, яриа хөөрэ ихтэй арга туршлага тэр байдлаар илэрхийлэхэд олж авахгүй бол хүн хоос өнгөрлөөл гэж бодохоор ийм хүн байсаа сайхан хүмүүстэй байсан. Даруй сумын төр нийгмийн зүтгэлтнүүдийн бас тоонд танаас гадна зүйсээр орох нэрлэгдэх ёстой хүмүүсийн нэг бол манай одоо хүний эрхийн комиссийн дарга хийж байгаа Бямдорч дарга байгаа. За мөн залуучуудаас их юм бол хожим нь одоо саяхан бас хэдэн жилийн өмнө энэ Баян Зүрх дүүргийн засаг дарга хийжсэн Бацараг дарга байгаа. За мөн таны хөө одоо бас удаан жаргал байна. Ингээд олон залуучууд бас залуу үе халаа бас гарч ирж байна л да. Тэгээд энэ төр нийгмийн ажил хийж байгаа залуустай хандаж та юу хэлэх вэ? Тэгэхээр яг үгүй одоо ямар ч нийгэмд ямар ч иргэн хүн ямар ч төр засаг байсан ирээдүйн төлөөлөл одоо бид харах учиртай. Зүгээр хараад одоо хэлэх биш. Яаж хийв энэ хүмүүсүүд маань үлдээд одоо дөрвийн зүйл дээр их анхаарах хэрэгтэй. Аль ч нийгэм хаач ажиллаж байсан, хувийн ажилдаа ч гэсэн одоо энэ атлетизмс уншигдаг дөрвийн зүйл байдаг. Аль ч нийгэмд дээ ирнэ. Нэгдүгээр зөв бодлоготой бай. Чи өөрөөр яах чи ямар бодлоготой нүр хөвгт яах чи яаж амьдрах чи гэдэг. За дараагаар нь бол төр нийгмээ яах юм? Юугаа бодох юм? Ямар бодлого дэвшүүлсэн юм бэ? За энэ бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт чинь хаана байна вэ? Энэ төлөвлөлт байхгүйгээс одоо дураараа ашигласан янз бүрийн яриа гаргаж байна. Төлөвлөсөн юм дагаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энийг олох хэрэгтэй. Энэ дээр их сайн ярих хэрэгтэй. Дараа нь тэр менежмент гэж яргаж байгаа одоо авахрах хэмжээнүүдийг мөнгө нь юм уу, материал нь юм уу, хүн нь юм уу тэрийг их олж одоо зөв байршилж хугацаа алдуу хийх. Тэгээд дөрөвдөх нь одоо үр дүн тэрийг тооцоод энэ би юун дараа олов, юун дараа алдав. Одоо яах вэ гэдгийг хүн өөртөө бодлогоон тунгааж ажиллах ийм шаардлага бий. Залуучуудаа хэлэхэд энэ дөрвийн томьёоноос гарч болохгүй. Юу таарлсан санаж хэлж бодсныхаа зүгээр чөлөөтэй хэлж зүгээр хамаагүй урсгал байдлаар ажил амьдрал хандах юм бол хувийн болоод тэр нийгмийн ажил явахгүй. Ямар ч байсан мэдлэгтэй хандахын тулд уул ажлын хийх гэж байгаа ажлынхаа арга технологи яаж хэрэгжүүлэх ёстой зүйлүүдийг онлайн болон хувийн бэлтгэл талаас өөрийгөө эцэгнэлэх хэрэгтэй. Сайн бодох хэрэгтэй. Би ямар аргаар үүнд хүрэх вэ гэж нэг загвар гэж байдгүй хүн болгоны арга тэр аргаагаа зөв сонгоод тэр менежментээ олоод ажлыг барьж явж одоо өөртөө оруулахын тулд самарч болохгүй. Энд дуурайж энэ тэнд явж болохгүй. Нэг юм барьж бод нууцтай хийх юм бол үрдэнч хүрнэ. Төрийн албаны даргын ажлыг бас таашиж байсан. Тэгээд одоо бол төрийн албаны нийтийн алба болох тухайн асуудлаас яригдчих байна. Хоёрдугаарт ер нь энэ төрийн алба бүхэнд сурталтай байдаг энэ төр гэдээ бас яриануд их байдаг. Ер нь энэ алба өөрөө ямар байвал их зөв зүйтэй байх ёстой юм. Төрийн алба Монгол Улсын үндсэн хуулийн 26 дугаар зөвлөлөд тодорхой хэлсэн байгаа. Тэр Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч одоо тангар өрсөн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааг тодорхойлж хэлсэн байгаа. За энд уялдуулсан одоо 2-3 хууль байдаг. Төрийн албаны тухай хууль, төрийн төсвийн байгууллага удирдлага гүйцэтгэлийн тухай хууль, төсвийн эрхийн тухай хууль. За тэгээд шудраг хөрсөлтөнд хэрэглэгчийн төлөө одоо хуулиуд байж байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор уялдуулахад бол ерөөсөн төрийн албан хаагч хүн гэдэг юу гэхээр зэрэг нэгдүгээр сургууль төгсөөд нэг тангараг өргөж байна. За янз бүрийн тэр чинь бол хувийн тангараг, ажлын тангараг гэсэн хоёр цагтай. Мэргэжлэр онцлогтой, хүн малын тийм бол тангарагтай. Бос хууль сахиулахын тангарагтай. За төрийн албан хаагчийн тангараг гэдэг бол үйл ажиллагаа мэргэжлийн дэвшингийн үнэлгээгээр үнэлэгддэг. Ажлыг бол ноогдуулсан ажлыг үүрэгт ажиллан сайн мэдж түүнийгэн зөв эхэл зөв зохион байгуулж чадамжтай байх асуудал одоо тэр албан хаагчийн гол үлгэр байдаг. Тийм учраас хүнээс сурахад ичж болохгүй. Өөрөөсөө өөрийгөө ичж чад ажил хийхгүй байж болохгүй. Санаачлахтаа оролдоод эхлэх юм бол болдог. Ерөөсөө би хойшин сууж цаг алдаж болохгүй. За манай хоёр хөөч гэсэн одоо нэг нь хоёр хүүтэй би одоо нэг нь бол цэргийн хурандаа хэд хамгаалах ерөнхий газрын холбооны инженер хүн. Тэнд ажиллаж за хоёр танд одоо хүү маань удаан жаргал гээд одоо ажилдаа хойшоо Америкийн сургууль төгсч ирээд байж байна. За энэ асуудлуудаар ингээд ярихад бол хүүхдүүдийг манай залуу юу анхаарах хэрэгтэй вэ зэрэг л ер нь бол хүний унтах цаг бол 6-аас 8 цаг л. Юу 6 цаг бас 8 цагаас хэтэрх юм бол энэ ой санамжаа алдна шүү дээ. За залуучуудаа хэлэхэд унтах дуртай
хамгийн гол нь бол унтах цаг гэдэг бол хизээ байдаг вэ гэхээр зэрэг тэмцээн наадан дэлхийн бөмбөгөөд спорт янз бүрийн 24 гардаг энэ болсон үед бол оновчтой юм програмаас хараад сонголтоо хийчихэл үзэх хэрэгтэй. Тэр 6-аас 8 цагийг алдах юм бол маргааш 6 цагийн ажиллаа 8 цагийн ажиллаад алдаж ийн гэсэн. Тэр унталтыг зөв хийгээд хугацаанд нь босчиход байвал. Тэгээ ер нь эрт босчих сурах хэрэгтэй. Эрт босвол заавал ой санамж орж ирдэг юм шиг те. Энийг л одоо залуучуудаа хэлмээр энэ. Тэгээд ажлыг сайхан яагаад ингэж зөв эхлээд зөв эхлэх, ажлыг зөв эхлэхэд л учир бий. Зөв эхлэнэ гэдэг чинь бол ажлаа ямар аргаар яаж хийх вэ гэдгийг өөрөө мэдэхгүй хүнээс суу. За номноос уншил гэсэн үг дээ. За бидний ярилцах цаг бас өндөрлөх болсон байна. Тэгээд би нэг зүйлийг хэлээд бас яриаг өндөрлөе гэж бодож байгаа. За энэ маань юу вэ гэхээр Ховд аймгийн Дарис сумын түүхт 90 жилийн оюун жил тохиож байгаа. Тэгээд нутгийн зөвлөлийн дарга мөн сумын засаг дарга албан ёсоор таныг одоо сум орон нутгата ирээрээ гэж ингэж орсон байгаа. Би урлагийн харамсалаар мартчихад ирсэн байна. Тэгээ та одоо сум орон нутгийнхаа 90 жилийн ойд очиж оролцоорой гэж хэлэх байна. За тийм. Тэгээд одоо энэ онд 90 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа. Улсын хэмжээгээр ч одоо 166 байна уу хэд байна уу ийм сумууд 90 жилийн ой хийж 1924 онд байгуулагдсан сумууд ойгоо хийж байгаа. За энэ ой гэдэг бол одоо юу вэ гэхээр зэрэг 90 жил би юутэй вэ гэдгийг л хамт олонны дүнг сумаараа харуулж байгаа хэрэг. Нийт сумдад би 90 Монгол улсынхаа ард түмнийхэн буйн одоо тэрийнхэн буйнаар бас нийлээд 90 их сумаар нь бүгдээр нь орсон юм л да. Тэгээ энэ 166 сум бол та нар цаг үеийн зөв болоод нэг хамт олонныхаа ажлыг нэг дүгнээд тэнд ажиллаж байгаа хүмүүсүүдээ бас нэг урам итгэхийн сэргээгээд тодорхой ажил хийгээд юу байна уу гэдгийг хамт олноор нь сайн яриад дараашаахан ажлыг тодорхойлцоход цаг үеийн ажил одоо мал тархал бол хадтан дижээ бэлдэх, тарианогоо бэлдэх, одоо хураах бэлтгэл анхна гэсэн техник засаар. Тэгээ ер нь бол юм яаж бүтээх үү гэдэг дээр их анхаарсан 90 жилийн туршлага гэдэг бол юу вэ гэдгийг сая яриад байгаа цогц зүйлээс гадна та бүхний газар дээр хийж байгаа ажлын санаачлага хийж байгаа ажил чинь бүгд хүмүүрийн одоо хүчин тусалцаад хэрэгтэй байдэн шүү. Эвтэй байх хэрэгтэй хоорондоо. Маш сайн эвсэг байж ээж ажил бүтэн шүү. Би тэр замаараа яваа би тийшээ тийм юм гэхгүй. За тэгээ хоорондоо санаагаа сайхан нэгтгээд гол зорилтоо тодорхойлоод урагшаа алхаад байх хэрэгтэй манай залуучууд. Ирээдүй маань та нар Монгол орны ирээдүй, тэр сумын ирээдүй. За ингээд көгш буурлуудаа энэр шайрлж хүндгэж яв. Одоо настангууд бол нэр нь харьцангуй цөөрч байна шүү дээ. Тэгээ сумандаа хэд бараг л ахмадад нь тоонд нь оршоод ингээд сууж байна. Тэгээд би та бүхэнтэйгээ бас ямар нэгэн аргаар баярын үйл ажиллагааг одоо бас сонсох мэдэх дуулах үзэх харах аль нэг нэр нь сонголтыг та бүхэнтэйгээ ярилцаа хийх байхаа гэж ингэж бодож байна. За ингээс баяраараа одоо сайхан баярлаараа эмх журамтай байгаараа арх дарс хэрглэж болохгүй шүү. Юу вэ гэхэд зэрэг бие биенээсээ юм сурахыг бодороо спорт тоглоомоор зөв уралдаж шудраг өрсөлдөж баяраа их сайхан тэмдэглээрээ өрх гэр бүр алж жаргал одоо сайн сайхныг өсөж эрүүл инх байцгаагаараа юм их хүтэн шүү та нар ажлын амжилтанд урайлан дуудаж та бүгдийг их зүйл бидээ хийж Монголын жишг сум болсон энэ амжилтанд дахин баталж ажлын үзүүлэлтээр шалгарч яваасаа гэж көсөж байна. За баярлалаа. Одоо таны хэлсэн сургаал санааг манай залуучууд маань бас уламжилж хэрэгжүүлж явах хаа гэж ингэж одоо найдаж байна. Ингээд үзэгчдээ манай энэ удаагийн нэвтрүүлгийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяр та.